Сүүлийн өдрүүдэд хацууртын ордыг ухуулахгүй гэх тэмцэгчдтэй холбоотой мэдээлэл нэлээд цацагдж байгаа. Тухайлбал эдгээр тэмцэгчдийг өдөрт мөнгө авч жагсаал хийж үздэг гэх болсон. Магадгүй үнийг тэмцэгчдийн эсрэг явуулж байгаа арга хэмжээч гэж харж болох юм а. Иргэний хөдөлгөөнийхэн дургүй байгаа хэсэг бол мэдээж хацууртын ордыг ухаж ашиглахыг хүсэж байгаа. Синтера Говьлдийнхан болоод тэдэнд туслагч нар юм. Ямар ч үсэн иргэдийнхээ эсрэг ингэж хүч төрөмгийлж байгаа нь засаг төрийн зөв шүйдэр биш. Ингийн өмнө эрх бүхий хүмүүс нь шаардлага тавьж байгаа. Иргэдийн төлөөлөлтөд уулзаж асуудлыг нь судлаж учирлаж болох байсан. Гэтэл үүний оронд цэрэг цагдаагийн ажилтнуудад тушаалгч тэдний өсөглөн тэмцлийг хүчээр зогсоож байгаа нь ардчсан төр засаг өөрөө дарангуйлын шинжтэй болж байгаагийн том илрэл юм а. Өнөөдөр жагсаал цуглааныг хүчээр тараасан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийсэн юм. 4-р орны нутаг дэвсгэр хэлмэцтэй өшөөний урд үлсэн зарлж буй босоо хөх Монгол төрийн бас байгууллагын гишүүн 7 иргэний эрүүл мэндийн байдалд ороотож цаашид амь насанд нь хохирол учрж болзошгүй нөхцөл үүссэн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул Шингэлтэй дүүргийн засаг даргын захирамжаар өсөлтөнд зогсоож оролцогчдыг албадын эмчилгээнд хамруулах шийдвэр гарсан. Бас мөн одоо энэ шийдвэрийг хүндэлтэйгээр хүлээн авч өөрсдийн гэрээ одоо өөрсдөө буулгаад ачаад аваа явсан байгаа. Энэ дээр бол цагдаагийн байгууллага иргэд тухайн өсөлтөнд зарж байсан одоо иргэд болон түүний дэмжигчдийн хооронд ямар нэгэн зөрчил үл ойлголцол гараагүй. Энэ маань бол ингээд хэвийн одоо 50 хэмжээнд асуудал шийдвэрлэгцээ. За үлсэн зарж байгаа иргэдийг мэдээлэл танилцуулах үед ер нь бол анхнаасаа нийт 8 иргэн үлсэн зарж байсан. Нэг иргэн нь бол эрүүл мэндийн байдлын шалтгаанаас үлсэнгөөс гарсан. Яг одоо 7 иргэн үлсэн зарж байхад биднийг очиход бол 6 иргэн байсан. За нэг иргэн нь бол орой шөнө бас хурж ирж өөрөө сайн дураараа одоо эмнэлгийн байгууллагын үүсгэнд хамрагдсан. За тухайн иргэнийг бол бас хаанаас тодорхой дурдсан байдлаар өөрөө гэртээ харчаад ирсэн гэдэг ийм тайлбарыг өгч байгаа. За цагдаагийн байгууллагаас энэ босоо хөх Монгол төрийн бас байгууллагын гишүүд болон үлсэнд оролцож байгаа иргэдийн үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэдэн нийтлэх энэ эрхчлөөнд халтсан ийм ямар нэгэн үйл ажиллагаа бол явуулаагүй. Үзэл бодлоо илэрхийлэх 50 замаар жагсаал цуглаа хийх эрх нь ард түмэнд үндсэн хуулиар олгогдсон байдаг ч үүнийг ашиглах ёсгүй салбар гэж байдаг бололтой. Энэ асуудал зөвхөн Монгол улсад төдийгүй дэлхийд даяар тархаад байна. Хүчээр эмнэлэгт хүргэгдсэн 7 хүний биеийн байдал ямар байгаа талаар болон цаашид ноён улаан аврахаар тэмцэх хэсгийг нь тодруулсан юм а. Үгүй биеийн байдал муудсан зайцсан юм алга би одоо хүртэл байж байна. Дөнгөж сая одоо өсөлөнгөө зогсоох маягаар туслын хэлгэж нойшил гэх чинь уулаа. Ийм байдал бол сайн байна. Энэ үнэхээр энэ Синтера Говьлд юм их Канадын компани Монголын төрийг барьсан юм байна. Эрх хөрөгчдийг барьсан юм байна. Эрх хөрөгчдийн хүчний байгууллага яаж дарамтлж ард иргэдийг яаж ингэж төрхөрч хооронд нь мөргөлдөөж хагаралдуулж өчтөр хүч хэрэглэж энэ эмнэлэг дээр биднийг авчиж бусад гадуур байсан улсууд юм Шингэлтэй дүүргийн цагдаа дээр авчихсан байлээ. Бид нар дээр очиж явсан асуудыг тэр уулзуур гарсан дээр саатуулж гар утас улам одоо камер хамаг юм хураасан байлээ. Тэр юунаас Монгол банкны уулзуур дээр байсан цаагдаанууд гэсэн баха. Энэ уулзуур болгон дээр ерөн цаагдаанууд 100-100-аар байлаа шүү дээ. Бол маш олон том уулзуурууд хаацсан. Бид нар дээр их л одоо тэр ирж нурааж байгаа тэр бүсэлж яваа хамгаалтанд гарсан тэр байдлаар бол одоо 300 гаруй хүн л харагдлаа багцаагаар. Цагдаагийн том дарганууд байна харагддгуусууд бүгд ирлээ. Төрч ёс үүсгэн байгуулалтын ганц ихэд нотлогоо болж байгаа. Ноён улаан өнөдөр ард түмэнд нь буцаад үлдээ гэжээ тийм ээ. Энэ урт нэртэй хуулийн их одоо өнөөдрийг хүртэл одоо энэ байгаль орчин гол мөр одоо юм хагсын жигсээ авч үлдээд байгаа энэ урт нэртэй эмээх одоо гол мөрний орос бүрдэх айн самбухыг газар хамгаалах энэ хуулийг л үлдээх гэж хуульсан. Энийг хуулийн талаар нь болголоо. Битүүний өдөр яг 5-7 эхлэх үеэр энийг бол ястан автомат хэдхэн минутын дотор шийдээ явуулчихлаа шүү дээ. Энэ дээр харин бид нэр эсгүүцэх байх гэж бодож ирсэн, горж ирсэн тийм их хурлын гишүүд бол маш их конфликт болсон юм байлээ. Бид нар бол гайхаж байна. Буу шийдэм цэрэг цагдаагийн хүчийг гартаа зэвсэггүй энгийн иргэдийн эсрэг ашиглана гэдэг явж ардчилсан төрийн баримтлах зарчим бодлого биш. Асуудалд ойлголцлыг эрхэмлэхээс илүү хүч түрэмгийлэхийг чухалчлана гэдэг бол Монгол төр 20 жилийн түүхтэй ардчлаа өөрөө бошилж байгааг илрэл юм. Үлсгэлэн зарлаж байгаагаа мэдэгдэж ерөнхийлөгч болон улсын их хурлын гишүүдэд удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн харамсалтай нүуний хариу болгож бичиг ирэхгүй ясаар тэмцлийг инхүү хүчээр тараасан юм а. Хэдийгээр үлсгэлэн зарлагчдыг хүчээр тараасан ч тэмцлийн хэлбэрээ өөрчилж эсэргүүцхийг үгүйсэхгүй юм.